За үргэлжлүүлээд бичлэгээ хийе. Одоо бидний хутгсан юм яг үндэ нийлгийн шар хоёрыг хамт хийхэд яг үндэ хар ямар ч өнгө гарахгүй гэж хүмүүс ярилцдаг мөртлөө манай найз саяжангаа энийг хутгсан боловч зөвхөн шар өнгө нь л тодорч гарч ирж байна гэсэн. Энэ бидний эхний туршилт. Дахиад хоёр туршилт байгаа мэдээж. Нэг туршилт нь хий. Нэг туршилт. За энэ завцаж хийж байгаарэ. Буцаага тавьчих. За одоо энэ бидний юу вэ? Таглаа буцаага тавьчихаа. За одоо энийгээ төвдөө энчээ тавьчих. Хэлээ зэрэг том. За одоо энэ улбар шар цэнхэр хоёрыг тутгаж үзье. Мэдээж хоёулаа чимхэн. Чимхэхгүй бол юм багтахгүй. Одоо хийчих. Багтахгүй болчихоос чимхэхгүй болохгүй. За энэ халбагныхын энэ хэсгэнд харахгүй бол энэ артал хэсгийг ашиглана. Тэгээд одоо хутгаж эхэлнэ. За одоо бидний хоёр дахь туршилт улбар шар ба цэнхрийг холих үед ийм өнгө гарч байна. Энэ бас хар өнгө гарна гэдэг нь буруу байна. За тэгэхээр дараагийн хоёр өнгө хий. Улаан ба ногоо. Дахиад мушиг нь мэдээж болтохгүй учраас тийм ээ. За тэгээд хоёулаа хийцгээе. Хутгах цаг. За одоо манай 3 саяны хийсэн улаан ба ногоо хоёрын өнгө ийм болсон байна. Манай нөгөө хоёр болохоор ийм өнгө болсон байна. Энэ нэг сонио арсны борч юм. Нэг сонио өнгө гарсан байна. Энэ хоёр бол гоё өнгө гарсан байна. Ингээд ногоо гоё. Одоо бидний хийх туршилт бол эднийг бүгдийг нэг урт юмд хийж үзэх байгаа. Тэгэхээр let's do it. Зурд. За манай юм болчлоо. Гурвангийн одоо нэг 3-1-ийн л ингээд хийхэд болж байна. Эхлээд зинхний хийсэн дараа нь шарыг хийжсэн дараа нь энэ борыг хийжсэн байгаа. Тэгээд бидний холимог өнгө ийм болж байна. Дээрээ шар доороос энэ бол миний хувьд хамгийн гоё туршилт. Yay!